би тэр Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь халж өгөөч гэдэг албан бичгийг ирэх нэгдэх өдөр Facebook компани уулах гэж байгаа. Гэхдээ надтай уулзсан, уулзаад хуулийн орчуулга өгсөн, хамтарч ажиллая гэсэн, 11 сард ажлын хэсгээ ирүүлнэ гэсэн, хуулийн ажлын хэсэг, техникийн ажлын хэсгээ ирүүлнэ гэсэн. Тэгээ гинт одоо it's not true, би ер нь энэ хамгийн худалч хүн гэд намайг хэлж байгаа шиг байлаа шүү дээ. Тэгэхээр би надтай уулзсан ярианых нь протокол бараг 2 цаг 30 минутын аудио протокол байгаа. Тэн дээр мань нөхөр бүр айхтар юм ярьсан шүү. Би тэгээ одоо тэр нөхөр нэг улсын тэр хувь үнэндээ биш туурга тусгаар улсын төрийн яамыг одоо олон нийтийн мэдээлэл хэрэгслээр гарч ирээд элтэд гүтгэж дайрах нь бол одоо энэ байж болохгүй зүйл. Хоёрдугаар тэр мета фэйсбүүк бол улс орны дотоод хэрэгт оролцохсгүй. Оролцохын дээр оролцсон. Манай улсын төрийн зарим албаа агчид руу дарамтлсан мэйл явуулсан. Манай улсыг хоригт оруулна гэсэн Америкийн нэгдсэн улсын зүгээс шахалт дарамт үзүүлнэ гэдэг ийм хүртэл мэйлүүдийг явуулсан. Би тэр Чен гэдэг нөхрийг эхний ээлжинд мета групп руу явуулж энэ нөхрөө ажлаасаа халаа. Хоёрдугаар надаас уучлахгүй гэдэг зүйлийг явуулна. Би надтай уулзсан ярианых нь протоколуудыг бүгдийг авсаргана. Хэрв уучлахгүй бол би шүүх тандна. Цаг хугацааны хувьд хэзээ уулзсан бэ? 9 сарын 20-нд бичсэн байгаа ч тийм.